Муслимчууд Христийн шашинтай хүмүүстэй хамт амьдрахтаа асуудал алаан, маргаан, худаг. Muslims living with Muslims. Very big problem. Муслимчууд өөр муслимчуудтай нэг орн нэг улс дотор амьдрахтаа бүр том гай. Парис явах хэрэггүй шүү guys. Заяа. Найз охин хайртайгаа бити Парис яваа. Заяа та гутарч. Улс төрч болох юм бол номер 1 хийх ёстой юм юу юм бэ? Одоо ингээд дэлхийд даяар, Монгол даяар ингээд улс төрчийг харах юм бол улс төрч болоод юу хийх ёстой юм бэ гэх юм бол ард түмнөө тултлан зовох ёстой юм байна. Хүслийн тоох ёсгүй юм байна. Замын төгжлийг өглөө 4 цаг төгжих ёстой байна. Орой 4 цаг төгжих ёстой юм байна. За бараг машин дотроо амьдраад эхлэх юм бол магадгүй метро барих юм байна. За тэгээ ингээд хүүхд болгон астматай болоод агаарын амьсгалын өвчтэй болоод астмтай болсныхан дараа агаарын асуудал шийдэх юм байна. За өөр юу байна? Долларын ханш, тий? Хүн болгон тэтгэврээ алдчихад, худалдаа авах чадвараа алдчихад, хүн болгоны хөдөлмөрийн үндэс нь 0 болоод банкнда хоримтлуулсан мөнгөний үндэс нь сүрээд байрны үн ханш 5-6 сая төгрөг хүрээд жирийн ард иргэд ингээ байранда ингээд мөрөөдөл нь хэвээрээ үлдэх юм бол за тэгвэл улс төрч ажиллаа зүй хийсэн байна гэж дүгнж болох уу? За ганцхан Монгол тийм юм биш байна заяа. Европ. За Европын улс төрчийн эрхэм зорилго яг юу юм бэ гэвэл заяа. Сүүлийн үед ингээ харахаараа за залуу хүмүүсээ одоо дайн зориулах хэрэгтэй юм байна. Мөнхийн төлшийнхаа уур хүргээд цөмийн зэвсгийн дайн руу явъя. Ард иргэдээ зовоё. Гэмт хэрэг импортлие. Өөрийнхөө шашин дээр үндэслэн цагаан эрсдэн хүмүүсээ юугаараа орлох вэ гэх юм бол ухаан муутай гэмт хэрэгтэн муслим хүмүүсээрээ дүүргчий. Тим зорилготой ах шиг байна. Гэхдээ хүмүүс одоо сэрж эхэлж байна. Гэхдээ хангалттай сэрхгүй байна л да. Яг сэрхгүй юм бэ гэвэл гайхал байна. За энэ чарт хэдүүлээр хамт харах хэрэгтэй. 4 сарын 9-ноос өнөөдөр хүртэл алтны үн ханш хэд хүрсэн бэ гэх юм бол $3,400 хүрсэн. Түүхэнд одоо өнгөрсөн сарын хугацаанд алт бол түүхэн дэд хэмжээндээ шинэ рекорд тогтоогоо л яваад байна. 4 сарын 9-нд алтны ханш $2,970 байсан бол одоо $3,400 хүрсэн. Би амьдралдаа алтыг 14.2%-аар 12 хоногийн дотор өсөхийг анх удаа харлаа. Өдөр болгон 1% өсөж байгаа гэсэн дунджаар. Тэгээ хэвлэл мэдээллийн юу гэж байна гэх юм бол энийг юусоо шинжлэхгүй юу болж байгааг нь хэлэхгүй заяа. Энэ зүгээр Трампын худалдааны дайнаас болж байгаа юм биш ээ. Зүгээр эдийн засгийн тогтворгүй байдал үүсэж байгаа юм биш ээ. Энэ юунаас болж байгаа юм бэ гэх юм бол хүмүүс хизээ яагаад алт авдаг юм бэ гэх юм бол засгийн газраасаа зүхтж байгаа нүүдэл багхгүй юу. Энэ бүтэхгүй маань болохгүй байна. За тэгээ хин төрөлөө хөдөлдөг юм бэ гэх юм бол дотоод мэдээлэлтэй хүмүүс нь эхлээ хөдөлдөг. Израиль Газад дайн эхлэхээс өмнө хөрөнгөний зах зээл дээр аль хэдийн хөдөлгөөн хийгээд эхэлсэн. Бүр 9 сарын 11-нд 2001 онд 9/11-ийн үеэр тэр ингээд 2 онгоц дэлбэрэхээс өмнө дотоод мэдээлэлтэй хүмүүс онгоц авиа компани хувьцаа унах юм байна гэж мөрий тавьж исэн. Судлаарай. Одоо энд юу болоод байна гэх юм бол 12 хоногийн дотор алтны үн ханш $400 хэдэн өснө гэдэг чинь дотроо цаана нэг мэдээлэлтэй хүмүүс айл хэдийн мөнгөө аюулгүй байдал хүргэж байгаа. Тэгээ миний таамаг юу юм бэ гэх юм бол энэ Европоос болж байгаа хаа. Тэгээ энэ хэвлэл мэдээллийн юу хийж байна гэх юм бол ард түмэнд бидний толгой угаасаар л байна. Баримт нэг The Economist хэвлэл мэдээлэл маш олон хүмүүс уншдаг. Тэ нэр хүндтэй юу гэж хэлж ирсэн бэ гэх юм бол өнгөрсөн жилийн 10 сарын 20-нд юу гэж хэлж ирсэн бэ гэх юм бол доллар бол дэлхийн атаархал. Дэлхийд даяар тэд нар манай долларыг атаархдаг. Өнөөдөр 4 сарын 20-ны Economist дээр долларын кризис гэж ярьж байна. За 9 сарын дотор доллар дэлхийн атаархал байсан байна. Хүн болгон Америкийн долларыг атаархдаг. 9 сарын дотор гэнт салхи хэрэгцээ. Тэгээ ханшийг харъя л та. Долларын индекс юу юм бэ гэх юм бол тэгээ Их Британий фунт, евро, тэ Японы йен гэх мэтчлэн доллартай харьцуулсан ханшийг үзүүлж байна. За анхны энэ долларын атаархал хэвлэл мэдээллийн гарч байхдаа долларын индекс хэдэр байсан бэ гэх юм бол 98, 99 төр байсан. За доллар нурлаа хог боллоо. Ханш хэд байсан бэ гэх юм бол 98, 99 төр. Ямар ч ялгаа байхгүй хэрнээ. Одоо хэвлэл мэдээллийн ажилдаа орсон байгаа. Энэ алтны үн ханшиг ерөөсөө ярихгүй байна. Европт болж байгаа юм ерөөсөө ярихгүй байна. Орос Украины тэр дайн майны яриа ерөөсөө болохгүй байна. Хөөе. 6 жил сар болгон сая төгрөг хөрөнгө олт хийсэн
хэдийн хөрөнгө олтын бац болох вэ? 145 сая. Сарын 2 сая төгрөг далт хийсэн 6 жилийн дараа 275 сая төгрөгтэй болох юм. За, сарын 4 сая төгрөг далт хийж чаддаг хүн одоо Солонгост амьдарч байгаа ажиллаж байгаа хүмүүс бараг бүгдээрээ чадна. 6 жилийн дараа хэрэг мөнгөтэй болох вэ? 536 сая. Энэ юу гэж нэрлэх юм? Санхүүгийн эрхчлөө, байрны урьдчилгаа, хүүхдээ гадаад сурган ерөөхдөө та хэдийн мөрөдөж байгаа бүх юмыг биелүүлэх боломжтой. Тэгээ та бараг бүгдээрээ өнгөрсөн 5-6 жилийн хугацаанд иймэрхүү хэмжээний мөнгийг олж ирсэн баг, далт их боломжтой байсан баг. Малчин жишээгээр үзэх юм бол өдөр болгон хонь хураг авчираад тушаасан уулын ам харсан чинь харамсалтай. Хов хос. Энийг яаж засах вэ? Хашаа засах үнийг дуудах уу? Хотлаа. Юу хэрэгтэй юм бэ гэх юм бол тань мөнгийг тоох хэрэгтэй. Мөнгийг тоох юм бол мөнгө чинь чамайг тоож эхэлнэ. Энийг ханаас сурах юм бэ? За, би нэг шинэ менторшип хөтөлбөр гаргасан. Мөнгөний дүрм гэсэн нэртэй. 200 хуудас гарсан контент, 25 гарсан видео хичээл. Юу дүүрэн байгаа юм бэ гэх юм бол дасгал. Чи дансааны чи анхныхаа хөрөнгө оолтоо хийн. Чи мөнгөний тухай бүх ойлголтуудаа авчна. Тэг хамгийн сүүлд тий чи 5-6 жилийн дараа, 10 жилийн дараа, 15 жилийн дараа хэдийн хэмжээний хөрөнгө оолтын нөхцөлтэй болох юм бэ? Бүх юм гаргачна. Дэлгэрэнгүй мэдээлэл доор линкээр байгаа. За, одоо контент дээр өөрчлөлөө. Тэгээ дахиад хэлье. Мөнгөийг тоох. Мөнгө чамд бас тоох. За, Английн засгийн газар юу гэдэг байгаа нь бас ярихдаггүй байгаа. Яг гэх юм бол Keir Starmer-ийн засгийн газар энэ ард түмний хүслийг Brexit тийм бид нар Европын холбооноос гарья. Яг гэх юм бол эдгээр мэдрэл муутай юм байна гэсэн шийдвэр 2016 онд болж исэн. За, маргааш юм уу нөгөөдөр Англид Францад сонгуул болох байсан бол энэ хоёр дураг хоёлоо хөөгдчихнө. Гэхдээ сонгуулийн цаг үе болоогүй учраас байгаа цаг хугацаагаа ашиглаад кризис үүсэх гэдэг. За, энэ хоёр хоёлоо цэрэг байшуулах гэдэг байна. Хааны бэ гэх юм бол Украинд. За, одоо дараагийн улс гараад ирсэн. Денмарк улс бас цэргүүдээ хаана байшуулах гэдэг юм бэ гэх юм бол Украинд. Гэхдээ юу хэлж байна гэх юм бол бид нэр цэргүүдээ явуулахдаа манай цэрэг зэвсэхгүй явна. Зэвсэхгүй. Зүгээр судалгаа ажиглагч байдлаараа хэдэн зуун цэрэг явуулна. За, тэгээд аз тохиолдоод тэд нэр ингээд нас барчих юм бол Путинтэй бид нар алдснаа гэсэн зорилготой юм хаашаа. За. Окей. Тэгээ би энэ контент видео эхлэхээс өмнө хаанаас ирсэн бэ гэх юм бол метро яриад гисэн тийм ээ. Европ бүр аимшигтай. Европ ингээ харах юм бол тэд нар юу хүсэж байгаа юм бэ гэх юм бол тийм муслимээрээ дүүргчи, ажилгүйдлийн төвшинг яачи, эрчим хүчний бодлогоо нураач, үйлдвэрлэлээ бүгдийг нь алдчи, Хятадаас Америкаас тэрчтэй хараад болчи. За тэгээ хамгийн хүчтэй, хамгийн олон цөмийн зэвсэгтэй түнштэй алцаад эхлэе гэсэн төлөвлөгөөтэй байх шиг байна. Энийг сонирхолтой баримтзаа. Та Duolingo мэдэх бах те. Duolingo аппликейшн юу сурдаг юм бэ гэх юм бол гадаад хэл сурдаг. Энэ дээр анхаарчих заяа. Швед улс дээр анхаар. Швед улсад Duolingo ашиглаж байгаа хүмүүс ямар хэлийг хамгийн ихээр сурж байна гэвэл швед хэл. Энэ Швед улсад хүмүүс хэл сурдаг аппликейшн татаад хамгийн ихээр сурж байгаа хэл юу юм бэ гэх юм бол швед хэл. Юу гэсэн үг юм? Швед улс удахгүй швед байхаа болчихно. Европ удахгүй Европ байхаа болчихно. Зөв төсөөлө үзчих заяа. Монголд App Store-ийн ингээ датаг ин аваад үзээд за маш олон хүмүүс Монголоос Duolingo application татдаг юм байна. Хэл сурах гэдэг шиг байна. За ямар хэл сурах гэдэг байна гэвэл монгол хэл. Юу гэсэн үг юм? Юу гэсэн үг юм бэ гэвэл манай Монгол хятадуудаараа дүрцэн байгаа юм байна гэсэн үг байхгүй юу? Нэмээд цагдаа хуулийн байгууллага юу гэдэг байна гэвэл Because if you do, that would be really handy for us. But apparently, during some conversations between yourself, apparently you've alleged, we weren't here, so I don't know you said it, but you've alleged to say, speak English. Цагдаа нэг Британи англи хүн дээр очиж байгаа. Яагаад очиж байгаа юм бэ гэх юм бол тэр Британи хүн нэг хүн лөө юу гэж хэлсэн бэ гэх юм бол хөөе англиар ярьчихдаг хөө. Тэгсэн чинь цагдаа очиж байна. Англи нутаг дэвсгэр дээр англи иргэн өөр хүнээс чи англиар яриач тэхүү гэснийхэн дараа цагдаа очиж байна. Төсөөл үзчих заяа. Нэг хятад хүн Монголд ирээд нэг монгол хүнтэй ярьсныхан дараа
Монгол хүн хөөе чи монголоор яриач гэсэн чинь цагдаа дуудаад за дараа нь цагдаа нь тэр монгол иргэн дээр очиад хөөе чи яагаад хүмүүсээс монголоор яриач гэж шаардаад байгаа юм бэ? Чамаа шоронд хийчих шүү. Торгуул ийм төсөөлөгдөж гин үү? Надад төсөөлөгдөхгүй байна. Яагаад гэх юм бол тэр цагдаагийг вэ шүү дээ. Хідүүлээ ална шүү дээ. Ална гэдэг чинь яг жигнээс алахгүй заяа. Гэхдээ од болно үсттэй тэр цагдаа. Тэр хурандаа од болно. Тэр тойрог нь од болно шүү дээ. Гэхдээ яаж Монгол улс тийш очих вэ? Яагаад гэх юм бол Их Британь тэнд очсон байгаа байхгүй юу? За өөр юу юм бэ гэх юм бол энэ өөр нэг цагдаа. You're traffic shit. Are you, mate? Swear again, you get nicked. I'm not. Хараал хэлснийхэн дараа тэ чи баривчигтана. Хин нэгэн хүн лөө яриаг үзөө. Зүгээр ярианы дунд shit гэж хэлсэн. Новш. Монголд нэ П үг заяа. Гэсэн цагтаа хүрээд ирчих. Allowed to swear in an abusive or threatening manner. I am allowed to use swear words as part of my dialect if it's an expressive manner. Одоо Их Британд юу хоригдсан байгаа юм бэ гэх юм бол хараал үг хэлэх хоригдсан байх шиг байна. Talk to Lord Justice Beale about it. He's already ruled about it in the High Court. I know Section 5, I know Section 4 and 4A. Okay, that's great. I can swear as part of my general vernacular because it's Ерөнхийдөө өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлнэ гэдэг чинь үгний сонголт байгаа шүү дээ. Тэгээ хүний эрхлөө, хүний аюулгүй байдлыг хаалтахгүй юм бол болно. Тийм ээ? expressive language. Тэгээ монголчууд П үгийг нь хэрэглэхийг нь 20 болчихсон бол бүгдээр шорн явна шүү дээ. And it's protected under freedom of expression. I'm not allowed to swear at people. I'm not allowed to use language that may cause. За тэгсэн чинь одоо энэ цагтаа юу гэж байна гэх юм бол чи тий олон нийтийн инх тайвныг яагаад байна? Alarm, harassment or distress, which would be using it in a threatening or abusive manner, even if that's towards you, but there's somebody will pass. I get that. Have you got anything better to do than Чамд өөр хийх юм байхгүй юм уу? Чи яагаад хараал хэлээд байгаа юм бэ? Би юу ярина уу? Хинтээ ярина уу? Яаж ярина уу? Цагдаагийн асуудал юм уу? Цагдаа юу хийх ёстой юм бэ? Миний амнаас гарч байгаа үгийг хянах ёстой юм уу? За, Их Британь, Англи улс ийм шатнаа хүрсэн байгаа одоо хараарай. get into an argument? I wasn't trying to get into an argument. You won't let me explain my point. No, because Чи надад маргалтай байна уу? Би чиний эрхийг мэднэ. Чи өөрийнхөө эрхээ мэдэх эрхгүй гэж ярьж штэ энэ цагтаа. chatting shit. Right, under arrest, public order. Under arrest, yeah? Yeah, you're under arrest for public order. Public order offense. Юу юм бэ гэх юм бол олон нийтийн тийм замбраатай байдал. Okay, so you don't have to say anything that may harm your defence. You're not mentioned one question. Хинч байхгүй. Хаваасан гудамжинд ингээ барьфлагдсан. За. Ингээ дуусаа. Үгүй ээ. Тэг ингээд муслимчуудаас цагтаа хамгаалахгүй. Тэ? За. Энэ бас Living with Sikhs. Problem. муслимчууд энэтхэг улсын Пакистан улсын Сикүүтэй хамтарч амьдрахдаа асуудал. Muslims living with Hindus. Problem. Муслимчууд хиндու шашинтай хүмүүстэй хамтарч ажиллах юм бол том асуудал. Muslims living with Baha'is. Problem. Muslims living with Shintos. Problem. Муслимчууд Японд Шинто шашингийн хүмүүстэй хамтарч амьдрах юм бол асуудал гарна маргаан. Зодоо. Muslims living with Buddhists. Problem. За, муслимчууд буддистуудтай хамтарч амьдрахдаа асуудал гардаг, маргаан гардаг. Афганистанд бүр хэдэн мянган жилийн хөшөө дил бавсан шүү дээ энэ дуракууд. Muslims living with Christians. Problem. Муслимчууд Кристийн шашинтай хүмүүстэй хамтарч амьдрахдаа асуудал алаан, маргаан, худаг. Muslims living with Muslims. Very big problem. Муслимчууд өөр муслимчуудтай тэ нэг орн, нэг улс дотор амьдрахдаа бүр том гай. So this led to they're not happy in Gaza. They're not happy in Egypt. За тэгэхээр муслимчууд Газад тэ байх дурггүй. Египтэд байх дурггүй, Либияд байх They're дурггүй. not happy in Libya. They're not happy in Iran. They're not happy in Тэд нар Иранд байх дурггүй, Иракт байх дурггүй. Iraq. They're not happy in Yemen. They're not happy in Pakistan. За тэгээд тэд нэр Сириад байх дурггүй, тэд нар ингээ Пакистанд байх дурггүй. Ер нь бол муслимчууд өөрийнхөө улс дотор байх дуртай юм уу? They're not happy in Syria. They're not happy in Lebanon. They're not happy in Nigeria. They're not happy in Kenya. They're not happy in Sudan. They're not happy in Morocco. Бид нар бүгдээрээ юугаар ижлэх юм? Муслим шашин. And they're not happy in Afghanistan. Бүр. So where are they happy? За тэгээд тэд нар хаана аз жаргалтай амьдраад байгаа юм бэ? Австрал, Happy in Australia.
They're happy in Belg. Belgium. They're happy in France. Франц, They're happy in Голланд, Holland. They're happy in Герман, Italy. They're Итали, happy in Germany. They're happy in Испани Spain. аз They're жаргалтай. happy in Шведэд бүр аз They're happy in жаргалтай. Denmark. Денмарк, They're happy in the за Канад ч гэсэн, Америк ч гэсэн тэд нар аз жаргалтай амьдарч байгаа. Аз жаргалтай. USA and Canada. They're happy in Norway and India. They're very happy in England. Англид бүр аз жаргалтай. Loads of welfare benefits. They're happy in almost every country that is not Islamic. За тэгэхээр энэ шашинтай хүмүүс хаашаа зүхтаад байгаа юм бэ гэхмэл ислам, муслим шашин байхгүй орн руу зүхтаад тэнд халамжаар амьдарч байгаа тийм ээ. And who do they blame? Not Islam. Not their leadership. Not themselves. За тэхнийг буруутгадаг юм. Тэгээ өөрийнхөө улсаа буруутгадаггүй, өөрийнхөө улсаа застдаггүй зүхтаа явчихдаг. They blame the countries they are happy in. And they want to change the countries they're happy in to be like the countries they came from where they were unhappy. За тэгээд тэд нар юу гэх гээд байна гэх юм бол одоо тэр крисний шашинтай улсуудыг Англи, Герман, Испани, Франц, Швед, Голланд юу болох гээд байгаа юм бэ гэх юм бол муслим орн болох гээд байгаа. За тэгээ юу болох юм бэ? Тэгээд зорилготой хүрчих юм бол зүхтах газар үлдэх юм уу? Тэ? Одоо энэ хаана? Энэ хаана вэ? Guys, тата. Энэ хаана вэ? Юу шиг харагдчих. Энэ Бэлг улс. Тэгэхээр нэг ч Бэлг хүн харагдахгүй байгаа заяа. Окей. За өөр нэг сонирхолтой баримт. The mayor of London is Muslim. Лондон улсын засаг дарга муслим. Mayor of Birmingham is a Muslim. Birmingham хотын засаг дарга муслим. The mayor of Leeds is Muslim. The Leeds хотын засаг дарга муслим. mayor of Blackburn is Muslim. За Mayor of Sheffield is Muslim. Sheffield муслим. The mayor of Oxford Oxford is a Muslim. The mayor of Luton is Mayor of Luton. a Muslim. The mayor of Oldham is a Muslim. The mayor of Rochdale is a Muslim. All of this was achieved by only 4 million Muslims out of the 66 million people 66 сая иргэн байгаа, оршин суугч байгаа. Тэрний 4 сая муслим ислам шашинтай. Тэгээ юу хийгээд байна гэх юм бол Их Британи улсыг өөр болгож байгаа. Юу болгож байгаа юм бэ гэх юм бол өөрөө зүхтсан новшийн орнд руу болгосон. За тэгээ энэгээр би юу хэлэх гээд байна гэх юм бол нэг соёл ах шиг байна тий. Энэ улс төрчийн нэг зохион байгуулалт хийгээд байгаа юм хаашаа. Тэгээд хизээ нэгэн цагт Монголд ийм юм болоод ирэх юм бол хідүүлээ. За ёо. Энэ шатанд хүрэхээс өмнө зогсоох хэрэгтэй байгаа зү. in England. Today in England there are over 3,000 mosques. There are over 130 Sharia 130 шария шүүхийн байгууламж байна гинэ. Өөрийнхөө хуулийн маргаана Англи улсын хуулиараа шийдэгдэггүй Sharia хуулиараа. courts in England, and there are more than 50 Sharia councils. 78% of Muslim women do not work Муслим шашинтай хүмүүсийн эмэгтэйчүүдийн 78% ажилтгүй гинэ. Тэгтээ халамж авч байгаа. and receive state support and free accommodation. Байрнаас өнгө. 63% of Muslims do not work and Нийтээр 66% нь ажилтдаггүй. Эдгээр яг диважн амьдарч байна тий. Диважн руу явчаад тэгээ диважн буцаагаад юу болгож байгаа юм бэ гэх юм бол Пакистан гих мэт чинь болгож байгаа. За. Парис хотын төв. Парис явах хэрэггүй шүү guys. За. Найз охин хайртайгаа бити Парис яваа. За та гутарч. Тэг бүр хүүхдэн годомжин гэ. Хогны хажууд зүг гэмдэр байгаа. Намайг расист гэж дуудаа. Надад хамаагүй. Окей.
би хизээж гудамжинд хөвтөхгүй. Би нэг ажлын байр олоод хүн шиг амьдрнаа. Хаач очсон. Тэгээ нэг сонирхолтой та нарын киног мэдэх бах тий. Амели гэсэн кино үзчихсэн үү? Амели Poulain. Тий. Маш гоё кино шүү дээ. Байсан шүү дээ. 2001 онд хийгдсэн кино. Тэгээд хүмүүс юу гэж асуусан бэ гэх юм бол та хоёр дахь ангийг хийхгүй мүү? Тий. Амели Poulain-ы хоёр дахь ангийг үзье гэсэн чинь үгүй. Найруулагч чинь. Юу ч хэлсэн бэ гэх юм бол би хоёр дахь ангийг хийхгүй. Яагаад вэ гэх юм бол тий. Парис царай муутай болсон. Энэ хэний буруу? Арт хүний буруу? Улс төрчдийн буруу. Тэгээд зүгээр таадаас нэг жижигхэн хүсэх юм байгаа заяа. Ямар нэгэн байдлаар иймэрхүү тренд эхлээд ирэх юм бол бид нар анханаас нь шууд тассан зогсоох хэрэгтэй. Тэгээд ингэ буцаагаад тий одоо ингээ утаа гайг болцсон заяа. Яриха болчихно. Ингээд метро удахгүй сургууль бас завсарч чинь тийм ээ. Сарын дараа ч юм уу. Тэгээд бид өрлөө чимээг болчихно тий. Бити чимээг болоо. Метро им зүгээр ингээ бидний төгжилд сууж байгаа мөнгөний ингээ хохирлыг ингээ тооцоод ирэх юм бол энэ метро баг өөрийнхөө хөрөнгө оолтоо 1 жилийн дотор нөхчих юм биш үү тийм ээ. Сэрүүн байгаарай guys. Арга хэмжээ аваарай. За тэгээд болгоомжтой. Тэгээд Европт амьдарч байгаа хүмүүс, Германд амьдарч байгаа, Франц амьдарч байгаа, Голланд амьдарч байгаа, Их Британд амьдарч байгаа хүмүүс энэ одоо яг хаашаа яваад байгаа юм бэ гэвэл амар ойлгомжтой байгаа ч тийм. Тийм учраас арга хэмжээ аваарай. Тэ хөрөнгөтэй аюулгүй болгоорой. Тэнд одоо орон сууц томоохон хөрөнгө олд авах цаг нь биш шүү. Тэ бусдыгаа дөөрөөгаад бас нэг хөдлөх боломжтой хөрөнгө олд хийгээрэй. Тэгээ тэндээ томоохон бизнесийн хөрөнгө олд бас бити хийгээрэй. Ягаад гэх юм бол ийгүү болоод байгаа бидтэй. Тийм ээ. За баяр та.